Өдөрт 8 цаг нэг газараа зогсож байвал $50 өгнө гэж нэг баян хүн хүүд санал тавьжээ. Эхэндээ хүү итгийгүйж ир гар барьж батлан хилээд яв. Орой 5 цаг 30 минутын үед иргэн эрэхтэй амснараа $50 өглөө. Хүүгийн төвчээрийг хараад ирэхэд сэтгэл хангалуун болж түүнд өдөрт $200 бүтэн цагийн ажил санал болгов. Хүү баярлаж хөөрөн зөвшөөрөв. Тэр мөнгөөрөө скин болон Fortnite авах боломжтой гэж бодоод ихэд довдсон байлаа. Дараагийн өдөр ажиллаа эхэлсэн ч найзууд нь ирж уулзсан, ажилтан саад болох шахав. Тэд түүнийг скейтбордын үдшилтэд өрөхөд хүү явахыг хүссэн ч ажилдаа өмнөж байсан тул татгалзав. Нэг өдөр нэг хулгайч хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйн зүнхийг булааж тэр эмэгтэй тусламжгүйсэн ч хүү татгалзаж би ажиллаа хийж байна. Газраа орхиж чадахгүй гэж хэлжээ. Түүний хувьд хамгийн чухал зүйл бол цагтаа цалингаа авах байлаа. Дарга нь түүний үнэнч байдлыг харж илүү том ажлын байр, сайхан орчин, мөн 30% нэмэгдэл өгчээ. Гэвч энэ бүхэнд хүүгийн сэтгэл бүрэн дүүрсэнгүй. Цонхоор найзууд нь дуртай зүйлээ хийж байгааг хараад гуниг төрөвч ажлаа алдахгүй тул тэсвэрлсээр байв.